За юу ацх манайхаа. Өдрийн мэнд. За та чи одоо сошиал яваад болоод таны лайк цуглуулах ажил чи ямар явж байна? 90к лайктай бадамд орж. Нөө 30 мөнгө авалцсан чи 90к хүрээд. Татгас долларч штэ. Тэгээд аргал ингээ хэлцээ өгүүлбэр байгаа. Тэрийгээр л одоохондоо торгоогол байж гин. Тэ. Танаас бас асуух зүйл байна багшаа. Би ч одоо энэ жил нөгөө ангид төгсгөн штэ. За. Тий, тэгээд танаа ангийнхан чинь хөөхөө юу контент хийсэн байсан тий. Тэгээд тэрнтэй холбоотой одоо дүүдээ одоо зөвлөх зүйл байна уу? Одоо зөвлөх үү ах уу тэгээд 12 дугаарыг төгснө гэдэг бол одоо жам ёсны асуудал тийм ээ. Тэртээ тэргөө хүүхдүүд маань, шавнар маань 1-р ангиас эхлээд 12 жил сураад энэ сурсан мэдсэн зүйлээ тайлгнах гээд энэ эрдмийн баяр гэдэг зүйлийг хийх гэж байгаа юм чаа. Их л сайхан хүүхдүүдтэй тусахтаа тусамжтайгаар нэг тийм мартагдахааргүй сайхан болгоод өнгөрүүлчихвэл сайхан байд юм шиг байлаа шүү дээ тийм манайхаа. Уул нь бол тийм шүү дээ. Гэхдээ тэгэл одоо эн чинь сошиалаар янз бүрийн юм зөндөө гарах юм тий. Болохгүй төгсөлтийн баяр тэмдэглэхгүй гээл. Тунгаагч тэр тэмдэглэнэ гэдэг дээр нь байдгүй та тэмдэглэхгүй гэдэг дээр нь байдгүй. Би одоо дундуур нагаад байгаа шин. Тайдтай ярьсныхаа дараа л одоо нэг талтаа гараа гэж бодоод сууж байна. Тэгэхээр нөгөө эцэгчүүдээс манайх чинь гомдол гараад идэх хэвгүй юу? Одоо үн мөн гэхтэй байна гээл тий. Яг дундаж байсангүй гээл ярих юм. Зарим эцэгчүүд болохоор хүүхдийн аюулгүй байдалтай санаа зовж байна. Тэнд юу ч болох юм бэлээ. Хүүхдүүд ер нь янз бүрийн үйлдэл хийж явах магадaltaй гээл хэлхийн. Тэгэхээр би бол одоо хүүхдийн аюулгүй байдлын нотгоо нэрэж тийм юм. Тэрийг сайн анхаарахгүй бол бас олон хүүхэд дарваад хөөрөөд янз бүрийн асуудал гарвал дараа нь яах вэ гээл бодчихлээ. Энэ аюулгүй байдал гэсээс тунгаагш. Уул нь бол 90-50% л ойлголттой. Гэтэ аюулгүй байдлыг хангаад авч явах нь багш бидний үүрэг. Аюулгүй байдлыг хангах тал дээр нь хамтран дэмжигч нь манай эцэгчүүдийн бас их гол үүрэг болчих гэдэг тийм ээ. Тэгэхээр ер нь хаанаа л бодвочтойгоор тэртээ тэргүүл одоо бид бүхэн энийг хэрвээ тэмдэглүүлэхгүй гэхлээр энийг хэдэн шавнар чинь өөдөөс ингээд бүлтгэнээд нүдэрээ гуугаад байдаг тийм ээ. Одоо хамгийн дурсамжтай мөчийг нь хорж хийчих гэдэг хүслийг нь боогдуулж хийчих гэдэг. 12 дугаар анги. Тийм шүү дээ. Хамгийн гол нь 12 жилийн хамт олон байгаа. Тэгээд ер нь нөгөө хүүхдүүд чинь ийм биш дээ. Анги танхим дотроо биш танхимаас гадуур гараад явхаараа хүүхдүүд нөгөө сэтгэлээ нээдэг, ойлголцдоггүй, нэг хоёр нь ойлголцдог, бүр ингээ хамт олон болж нягтардаг. Тэгээ нөгөө нэг хорих тусам нь хүмүүс тэмүүлээд тэгээд байд юм уу даа. Би хувьдаа боддог. Би одоо энэ жил 11-р ангитай. Дараа жил манай анги төгснө. Яг би нэг юм бодоод идэв. Яг тэр хүүхд хамгааллын асуудал шүү дээ багш. Тэрийг одоо бид нар нэг боловсролын орчинд хүүхд хамгаал яриад идэв. Хичээлээс гадуур үйл ажиллагааны үеэр хүүхд хамгааллаа яаж хангах уу гэдэг дүрм журам гаргачаал. Тэгэл тэр дүрм журмынхаа хүрээнд одоо бэлтгэлээ хангаад, аюулгүй байдлаа хангаад, эцэг ихтэй бас тэр дүрм журмаа ойлгуулаа тий. Тэгээд хүүхдүүдтэй бас одоо юу гэдгийг хэдүүлээ тэмдэглэн гэхдээ энэ дүрм журмыг хэдүүлээ сахин гэх тий. Хүүхдүүдтэйгээ ойлгоод ойлголцоод ингээд бас аюулгүй байдлаас ахвал 50% жоохон дээш явах байхаа тий 80-90% болох байхаа тий. Тийм шүү дээ багш. Дэмжихгүй байх их хэцүү. Яг үнэхээр анги багш өдөрцөн багш нарын хамгийн зовлонтой асуудал болчиход байгаа шүү. Тэр 40-50 хөөхөн цагаахан нүд ингээ өөдөөс багшаа юу л да гэдэг. Өөдөөс ингээд тийм нэг амар өгөө гэдэг л тань шүү дээ. Тэгэхээр л нөгөө хүүхдийн хүсэл сонирхлыг боогдуулсан хэрэгт багш хүн одоо орчих гээд амар хэдүүлээ хадны завсар хавчуулсан халууны зулцах хөөрхий болт юм шүү. Би нэг юм хийх гэж орж ирсэн чи та гурав өстө гоё сэдв хөлдсөн байна. Ерөөсөө энэ талаар жоохон ярилцъя бай. Өшөө нэг бас эцэг эхчүүдээс гараад байгаа гомдол байна нөгөө хитрхи их мөнгө хурааж байна. Тэг хитрхи үнэтэй одоо тэмдэглэх гээд байна гэдэг одоо бас гомдлоод ирээд байна. Зарим нэг нь бүр нөгөө 11 руу ч уцтаад одоо тэгэл баларна шүү дээ сургуулаараа ангиараа одоо манай томчууд чи юм шүү дээ өөрөөсөө болохоор 10 жил төгслөө 20 жилийн уулзалт 30 жилийн уулзалт гэд зарим нь гадаад аялаад явдаг шүү дээ бүр 5 10 20 сая төгрөг гаргаад гэтэл тэрийг юм чинээ тоохгүй гэтэл хүүхдүүддээ нэг
100,000 төгрөг гаргаад нэг орхон агаарт гаргачаад нэг өглөө гараад орой ирэхэд тэн дээр айгүй их ингэж акцент өгч ярьж байгаа байхгүй. Ганц нэг үнэхээр төлбөрийн чадваргүй нөхдүүд тэрийг англи дундаа шингээг л явдаг шин. Тэрийг ангийн багш зохицуулдаг шин. Ангийн багш тэгээд зохицуулж одоо нэг 40 хүүхд дотор бол нэг 2 байхад тэрийг чамайг ингээд шингээч миний хүү ангийнхантайгаа явна шүү дээ гэл. Тийм туршлага зөндөө байна. Хүүхдүүд танхимд 12 жил суусан байхгүй юу? Бас танхимаас гарах гад одоо энэ Бадмагшийн ангийнхан чинь тэр 90,000 лайк авчихсан. цуглуулах цуглуулчаад байна. Тэгээ уул нь бол багш 30,000 гэсэн тий та. Тий, яг тэр Бадмагшийг яг тэр лайк авдгийг чи өмнө цагт би орсон байхгүй юу? Би тэр 450,000 гэж нэг дуурцсан үг байгаа шүү дээ эхлээд. Тэрийгээр л байж исэн бол одоо нэг дарахныхан шиг болж байгаа юм. Тэгээд дотор айц юм аа. Энд ч арай өндөр тоо гэлчлэг гэж очиод 30,000 гэсэн чи одоо 90,000 хүрч одоо ингээд барьцаад орсон. Тэгтээ өглөө болгоо над руу орж ирэхдээ манайх ингээд өнөөдөр багш ямар мэдээд болох вэ гэсэн царай дараад ингээд. Тийм хүүхдүүд тэгдэг тийм. Тий, олон жил ингээд ажиллаад ирэхлээр тий ерөөсөө хүүхдүүдийнхээ харцнаас бүх юм уншдаг. Яг сканердж байгаа юм шиг тийм. Ер нь зөвхөн манай сургуулийн багш нар ч биш ер нь манай Монголын боловсролын байгууллагад ажиллаж байгаа бид нартай мөр зэрэгцээд ажиллаж байгаа мянган багш нар бүгд л ийм бодолтой яг л ингэж хүүхдүүдтэйгээ ажилладаг. Манай ач охин гээд цэцэрлэг төгсөж яах гээд хийлээ. Тэгээ үсгэлийн баяр гээд хийлээ. Тэгээ багаанг төгсөж яах гээд манай дүүгийн хүүхэд хийгээд байна. Тэгээ 9 төгсөж яах гээд бас сонхны баярыг ингэж хавтгаараад ахаар бас хүмүүс дургуцаад байгаа юм. Магадгүй тий. Магадгүй. Мас бол тэр нь тийм байгаа. Тий. Цэцэрлэг яг хоо сургуулийн өмнөх боловсрал гээд ингээд хамгийн сүүлийн удаадаа төгсөж болно тий. 10 жилд бол 12 дугаар ангидаа л сайхан тэмдэглэжүүл зүгээр юм шиг надад санагддаг. Харин тэр нэг гарц байж болох юм. Тэр нэг одоо бага анги төгсөхийн тэр дээр одоо ихэнх хүүхд чи юу яаж байгаа юм бэ? 12 төгсөх тий. Заавал одоо 12 төгсөх шаардлага тавигдчихж байгаа. Манай багын багш нар чи яах юм бол тоо. Тийм шүү дээ. Би 5 төгсөд ингээд уншилж бичүүлж аач мэддгүй хүүхдэд аавс заагаад уншилж бичүүлж сургаад. Үсгэлийн баяр бол байж болж байгаа хгүй. Үсгэлийн баяр ч угаасаа үсгээд гээд байж бас болох юм тий. Магадгүй тийм үнс гарч иж болох юм. Гэхдээ багын багш нар бол үсгэлийн баяр хийчихэж байгаа шүү дээ тий. Тэр чинь уншаад бичээ сургачлаа шүү гэсэн баяр нь тэр. Тийм болохоор 5 төгсөх баярыг Гэхдээ тэр чинь бас нэгээс нь 5 дугаар анги хүртэл ингээд тэр одоо юу ч мэдэхгүй сайлын хамтныг сургаад уншуулад бичүүлээ сургацсан усуд бас нэг тэр тайлант өдрөлөг маягийнхын юм 5 дугаар ангид бол хэлбэр нь арай хөнгөн байх тийм хэлбэр нь хөнгөн 5 9 бол хэлбэр нь хөнгөн хүндэрсээр 12. Гэхдээ одоо арай хүндэрсэн байна. Одоо зарим одоо юу гэдэг хувийн сургуулиуд энэ ч юм бүр ингээд ресторан давчцсан хийж байгаадаа би бас таарлаа л да. Тий. Тэгэхээр ингээд нөгөө цэцэрлэгийн үү? Бүр ууганчгүй байна. Ресторан давчцсан одоо цэцэрлэгийн төгсөлт хийх гэж байгаа гэдэг. Одоо жишээлбэл нэг айлд бол одоо бага ангид нэг хүүхэд нь тий дунд ангид 9-д нэг нь 12-д нэг нь багтал. Тэгээд жоохон санхүүгийн өдгөнд санхүүгийн тий. Одоо бид дөрөв жишээ нь ингээд энд чөлөө цагаар яриа сууж байхдаа шавнараа бодож л яриад байна л да тийм ээ. Тэгэхээр бодох ёстой хүмүүс бол багш нар бид нар яалтж явахгүй мөн. Тэр улсуудыг чинь л хайрлж хамгаалж энд чинь хүргэж ийм хүн бол нөгөө нэг миний нэг хэлсэн үг байд юм штэ нөгөө энэ хаалгаар гарахтаа зөв хүн болж гараараа л гэж хэлсэн үг тийм ээ. Тэрэн шиг зүтгэж яваа багш нар бид нар хүүхдээ хамгаалж дуурхан зөв. Тэгтээ зүгээр сая ингэ ярьж яхад нэг юм бодогч байна. Амьдрал уян гэдэг шиг айл 10 хүүхэдтэй байж болно. 10 хүүхдийн 2 цэцэрлэг, 1 цэцэрлэг төгсөөд нэг нэгдүгээр анги үсгэлийн баяр хийгээд нөгөөх нь 5 дугаар анги, нөгөөх нь 9 дугаар анги гिचвэл тэр айлд бас хүндрэл. Ийм зүйлээс болж л энэ яриа гардыг болов. Тэгтэл тэр зүйлийг түрүүн бид нэр ярьж л шүү дээ тийм ээ. Анги өдөрцөн багш нар дотроо нэг хөөрхөн шингээгээд ингээд зогцуулаад тийм яг зөв. Юм чинь тэнд яг эцэг эхчүүд бас тэр зовлонгоо багштай хэлдэг баг. Яг хэлдэг. Одоо жишээлбэл танаа 1-р анги нэг нь 5 дугаар ангид нэг нь 9-д нэг нь 12-д нэг нь байгаад ангийн багш мэдхгүй байж бас болно шүү. Эддээ багш минь энэ удаад манай хүүхд ингэж шүү, над нэг юм байна шүү. Багшаа дараачуудаа ингэн гээд бас нэг юм чинь киломара тэгээд дараатай ингээд уулзаад тий сайн нөгөө 2022 онд ч нөгөө пизагийн шалгалт авсан шүү дээ. Сурлагын амжилттай олуулсан үнэлгээ. Тэгсэн чинь багш
сурагч хоёрын хоорондын харилцаа, эцэг хоорондын харилцаа таарахгүй гэж гараад байгаа байхгүй Монголд. Тэгэхээр нөгөө эцэг эхчүүд багшаас сүрддэм шиг л. Тэгэхээр нөгөө эцэг эхчүүд ингээд янз бүрийн мэрэгжил боловсралтай хүмүүс байгаа шүү дээ. Янз бүрийн статустай, янз бүрийн хүмүүс байгаа. Тэгэхээр тэр хүмүүс чинь гээд бид нарт халдаж чадах болчихд юм шиг л. Тэгэхээр тэр нэг багш хүний урвхан, багш хүний одоо эрдэм чадлаар тэр ханыг нэвтлээд тий яг ханыг нэвтлэх боломжийг эцэхэд олгол тий эцэг багш таны хэлсэн шиг ингээд ирээд ийм байдалтай байна. Яах вэ багшаа тий та туслах арга байна уу? Ойлгоод өгөөч гэх ингээ тий. Ингээ ойлголцол их сайжруул энэ хүүхдийн сурлагын амжилтанд ирээд айгүй сайн нөлөөтэй. Маш сайн нөлөө. Харин тий. Ер нь бол ийм шүү дээ. Нөгөө багш эцэг их хоёр нэг завин дээр суучвал тухайн хүүхэд хүссэн хүсээгүй хүмүүж тий. Тий. 3 хүүхэдтэй айл байлах орой ээж аав ер нь тавуулаа нийлээд ингээд ширээ тойроо хоол идээ сууж шүү дээ тийм ээ. Гэтэл тэнд нэг бадуунд орж ингээд өдөр явж байгаад нэг джинс юм тарцсан. Аав ээжээр авахлах хэлэх гээд шүү дээ. Тэр хүүхдийн ирмэлзэл واخгүй. Өнөөдрийн тэр хүүхдийн зориг болчиход байна тийм ээ. Тэгээ ингээд нүдэн гялтхнаад аягийн угааж өгөөд ээж аавынхаа хоолыг зөөж гүүгээд ингээд аймаар хөөрхөн юм одоо яаж л ойлгуулах уу гэд ингээд дүрлэгнээд ингэж итл гинт чи дуу мөнгө байхгүй хэлчихлээ тэр хүүхдийн гал яаж унтрах вэ? Гэхлээр боловсролын байгууллагт ажиллаж байгаа багш бид нэр тэр 40 галыг унтраахгүй тулд л дэмжиж ажиллах гэдэг энийг л яриад байгаа юм бохоггүй ер нь бол тэгэхээр энийг нийт масс нийт нийгэм маань ойлгоод нөгөө эдгээр чинь итгэхийн төлөө 12 төгсгөлгүй юм байна. Мөнгө авахын төлөө 12 төгсгөлгүй юм байна. Эднэрийн цаана тэр 40 хүн 50 хүний шахалт тэр 16 жил 12 жил хайрлаад миний шавьгээ хилцсэн энэ хүүхдүүд нь өөдөөс нэг өглөөн болгон дүрлэгнээд тахлаар энэ ганц багш гэдэг чинь өөрөө асар том шахалтанд орж штэ. Тэгээ асар том шахалтанд ороод тэгээ багш гинтээ очиж харьцах уу гэхлээр эцэгтэйгээ очиж харьцна. Мэдээж тэр хүүхд өөрөө шийдвэр гаргаж чадахгүй тэр хүүхдийн асар хамгаалагчтай нь очиж харьцна. Асар хамгаалагч багш хоёрын хооронд ингээд яриа хөөрэ гараад тахлаар тэгээд нөгөө эцгийн зөвлөлтөйг нийлж байгаа багш нь идэдэг тийм ээ эднэр ингээд өндөр санхугаар юм хийдэг инээ тэрэгээд ингээд ийм л юм яригдаад тэгэхээр би хэрвээ намайг Монголын бүх багш нарт ганцхан юм хэлчихээч гэх юм бол би энэ 40 хүүхдийн уртл та ямар их хэцүү байдалд ордгоол үнэн зөвөөр нь энэ нийгэм мэдрүүлээд өгөөч л гэж хэлэх дуртай тийм ээ. Тий. Яг л тэрийг зөв мэдрүүлээд багшийн ярихыг сонсон чинь надад амар гоё дурсамж төрчлөө. Би 10 төгсөх гээд тэг шалгалт олох гээд тэр үуч улсын шалгалт өгөн тэг конкурс өгөн одоо гол эсэлтээр ингэ шалгал. Тэгсэн чинь ингээд би холоос явдаг хүүхдээсэн байхгүй. Тэгээл өглөө 6 цагт хичээлээ бэлдэн. Хичээлээс 8 цагт хичээл эхлэхээс өмнө ингээл хичээл бэлдэн. Шалгалтандаа бэлдэн гээл цугларна. Тэгэхээр манай анги даасан багш Пүрвжүү гээд бие тамирын багш байсан байхгүй. Эмэгтэй багш. 10 литр хар цай чанаад гэртээ. Тухайн үед чинь одоо слизм үе тийм л байл. Ууттай борц гэхэд хэвтэрдэг. Яг бол нөгөө өглөө тассан зарим хүүхдүүд цай авахгүй ирдгийг манай багш мэдчихэж байгаа байхгүй. Тийм болохоор надад тэр сая гинтхэн санаанд орч нэрээ багш хүн гэдэг бас нэрээ амар сэтгэлтэй хүүхдүүдийн төлөө тэр төгсөж байгаа хүүхдүүдийг нэг шалгалтандаа сайн бэлдээ. Тэгээд ингээд ажил амьдрал нь амжилттай сайн яваасаа гэж боддог. 10 литрийн бетан ийм хөнгөн цагаан бетан цай чанаад тэгээд торронд ингээд борц хийгээд тавьчихдаг гэсэн чинь манай багш. Би охиноос нэг айхтар үг сонсч үлээ. 2 өдөр бүр бодоод айгаад ингэж яагаад гэхээр манайх анги нэг арай өрөөтэй л дээ. Тэгээ хаяа нэг манай хүүхдүүд нөгөө орж ирээд хурд хөөлгөж байгаа хичээлтэй. Тэгээ нэг ангийнхнаа одоо тэг ингээд үгэлж загнаж зэмлэхийн чацуу ийм юм яриа зогсож хахад сонссон юм байна л да. Тэгээ оройн аваа та ягаад гарсан төрсөндөө хэлээгүйгээ тэр ангийнхандаа хэлээд идэв. Нэг л их гоё юм хэлээ. Тэгэхээр би гинт эн чинь нэр юу хэлээ? Би гэрт өөрийнхөө цагийг гэртээ яаж зарцуулаад байгаа вэ? Хүнд бас ингээд цочирт бодогдсон. Би чинь нэрээ эцэхгүй юм байна шүү гэж бодогдсон шүү. Дандаа багш хүн өөрийг бодсон юм шиг шүү. Би ч аав юм байна шүү дээ. Нөгөө энийг
анги дагаад авчин. За одоо 8-аас нь ч юм уу 6-аас нь магадгүй 10-аас нь ч юм уу нэг анги. Тэгээ нэг жил хагас жил болонгууд нөгөө нэг 40-50 хүүхдээ нэг тийм хайртай болчихдог байхгүй. Тэгээд за одоо цалин бага байна. Илүү карьертай ажил байна. Дарга захирал хийх боломж байна гэд ингээд нэг санал ирнэ. Тэгэнгүүт нөгөө хүүхдүүд рүүгээ харахаар за одоо намайг явахаар ямар багш аваад энэ хэдий мандстай самарч хаях бол. Ер нь бол айгүй муухай самарч хаях бол. Тэгж бодоол за энэ ингээ 12 төгсгий гэл. За тэгэл 12 төгсгөл байж идэл нөгөө янз бүрийн санал манал юм чинь ингээ замхраад алга болчихно. Тэгээ ахаад нэг 6 авчихна, эсвэл нэг 8 ч юм авчихна. Тэгээ дахиад байж идэл нөгөө хэддээ нэг хагас жил болно. За зэр шиг энийгээ. Тэгээ одоо ингээ 20 хэдэн жил багшилсан багш. Би чинь одоо 9 дугаар ангиг бол 3 удаа төгсгсөн. 12 дугаар анги төгсөж байгаа төсөлд бол анхны төсөлт байхгүй юу. Тэгэхээр болохоор би энд бол аягүй их ач холбогдлуулээд би бүр 11 дугаар ангиас нь эхэлж баг төсөлтийн баярыг бодчихсон. Тэр анхны мань төсөлт юм байна. Манай 11 дугаар ангич би 8 дахь анги төгсөж байгаа. Ер нь бол голдуу дандаа ингээд ахлах анги аваад 10 11 12 10 11 12 гэдэг дунд нь нэг удаа нэг 7 дугаар анги аваад 9 төгсгөөд явж исэн. Тэгэхээр одоо энэ манай 11 бол миний 8 дахь анги байхгүй. Бүршээ зулаагш. Манай ангийнхан чинь бүр хараа 11 дугаар ангида бид нар чинь хавар нөгөө одоо ингээл дараа жил төгснө гэж ярьсан чинь бүр ажил хийнэ гэдэг. Тэгэхээр цуны амралтаараа ажил хийсэн шүү дээ. Мөнгө цөлөж авах баяртай тий. Манай ангийнхан бас яг одоо ч бас нэг хүргэлт гэж нэг юм сайхан юм биш үү тий. Ингээд нэг аппликейшн бүртгүүлчихдэг. Тэгээд хүргэлтээ хийгээд яг нөгөө гэрийнхээ одоо сургууль гэр хоёрын хооронд тийм ойрхон хүргэлт явуул хийчихэд нэг 5-6 мянган төгрөг авдаг байдаг. Нэг хоёр тийм бас байна. Тэгээ тэрүүгээр бас мөнгө төгрөгөө цуглуулдаг юм байт юм байна. Манай ангийнхан бас тийм яриад биэндээ ингээд тэрийгээ зааж өгөөд тэгдэг шүү, ингэдэг шүү гэд. Гэхдээ тэр чинь бас би бол тэрний нөгөө эрсдлийг айгүй их тооцож. Тэг манайхан чинь бас дөрүүзэй гэж анхаарав. тэрийг 20-д идэг л үгүй л үү? Бас нэг хүүхдийн хөдөлмөр эрхлэлт шилжлэг юм яриад байдаг бас тий. Хүүхдийн хөдөлмөр эрхлэх нас хөдөлмөр болон дээр заасан байдаг. Ер нь 16 нас хүрсэн бол тэгээ эцгийн зөвшөөрлөлтөөр хөнгөө ажил хийж болно. Өөрсдөө нас идэхгүй тохирсон болохгүй гэж. За. За хэд их ингэ төгсөж байна багш. Минийх одоо 5 дахь нь. Тэрнийг бичлэг стан хэцүү маа тий. Тэн дээр тэн дээр нөгөө эднэр отхолно гэж хэлсэн чинь. Тий отхолно гэж хэлсэн чинь тэр комментэн дээр нь хүмүүс битгий отхол дахиад аав маа гойш томш гэж бичсэн. Ер нь бол анги дах гоё л да. Тэгээ миний 5 дахь анги нэг ангийн химийн сонгоны анги 8 дугаар ангиас наваад төгсгцэн. Нэг 9 дугаар анги төгсгцэн. Тэгээд за тэр 9-ийг тооцвол 6 дахь анги болж чадах. За. Тэгээ ер нь бол багш хүний одоо гол жаргал чинь анги даах шүү дээ тий. Анги даах. Тэгээд даасан ангийнхаа хүүхдүүдийг одоо төгсгөөд яг тэр нөгөө амжилтаар нь бахархаа тэнд одоо ангиа төгсгчээ зогсож явах ч гэсэн их гоё шүү. Уул наач ёстой гоё. Тэр чинь бид нар хүүхдүүдээр ангийнхаа хүүхдээр бахархаад ах чинь тэр эцэг эхчүүд одоо бүр хагартлаа баярлдаг байлгүй гэж боддоо шүү дээ. Тэгээ бас дараагийн жилийн уран зэргийг авд юм шүү. Тий. За октогоос хичээлээ орё. Би амар амархан лагуу агшаас болоод баах ирд юм баяр яриад.